28-нд хэн аль намд өгсөн нь тоологдохоор хадгалагдаж байгаа. Гэвч намууд судалгаа гэдгээр халахвч хийж манай нам ялжээ гэдэг мэдээллийг тараагаад байгаа юм а. Энэ нь нэг талаас хууль зөрчил үйл болно гэдгийг сонгуулийн ерөнхий орооны гишүүн бэлэгт өмнө нь мэдэгдэж байсан юм а. За арчсан нам үүний мэдээлэл дээр судалгаан дээр тулгуурлаж энэ мэдээллийг хийсэн гэдэг ийм мэдээллийг бол хийсэн. За тэгэхээр бидний хувьд ч гэсэн биднэрт бас судалгаа байсан. Тэр судалгаан дээр гарсан мэдээлэл бол бас бидэнд ирсэн дүнбэл өөр байгаа гэдэг утгаар нь тайлбар хийсэн. За үүнийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол дамжуулсан ийм зүйл бас болсон гэж тайлбарлах хүсэж байна. За ер нь бол одоо сүүлийн үед арчсан намаас бас янз бүрийн мэдээллүүд хийж байна. Тэгэхээр зөвхөн энийг анхааралтай ингэж ажиглах юм бол арчсан нам өөрсдийнхөө хийх юм мэдээллийн өмнө дандаа ийм мэдээлэлд хийгээд байдаг. За сая жишээлбэл Eagle List дээр санал тоолох машин одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жорж Бушийн сонгуул дээр хэрхэн одоо бриллианттай байсан бэ гэдэг ийм мэдээлэл цацагдсан. За бидний авсан одоо Баттай их сурвалжаар бол энэ арчсан намаас цацагдсан ийм мэдээлэл байна. Тэгэхэд яг бодит байдал дээр үзэх юм бол тухайн одоо санал тоолох автомат машин буюу Dominican Void гэдэг нэртэй энэхүү машиныг оруулж ирж байгаа энэ компани бол улсын хурлын гишүүн Зандаа хүүгийн энх болтын одоо өөрийнх нь компани юмаа гэдэг ийм мэдээлэл бас бидний хувьд авсан байж байна. Тэгэхээр нэг арчсан намын нэг сувгаар нь ийм зүйл татаад нөгөө сувгаар нь өөрсдийнхөө оруулж ирсэн машиныг өгүүлсгээд байгаад бол бид нар бас сүүлийн үед үргэлжлэж байгаа. За бас арчсан намаас ямар мэдээлэл цацсан бэ гэхээр зарим дүүргээр сонгогчдын нэрс давхцсан байгаа гэдэг ийм мэдээллийг цацсан та бүхэн санаж байгаа. За үүнийг яг нягтлаад үзэх юм бол хан уул дүүргийн 1-р хороо, хаан уул дүүргийн 2-р хороо, хаан уул дүүргийн 5-р хороо, 15-р хороон дээр энэ зөрчил гарсан байна. Манай намаас нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Даваа Сүрэнгийн гэрт 2 сонгогч одоо мэлэгдээг багт бичигдсэн ийм зүйл гарсан. За хороон дээр нь бид нэр очиж тайлбар авахд бол хүүхдийн цэцэрлэгт бүртгүүлэх гэж энэ хүнийг бүртгэсэн гэж хороон засаг дарга нь тайлбарлаж байгаа. За та бүхэн мэдж байгаа хан уул дүүрэг гэдэг бол өөрөө одоо арчсан нам олонхыг бүрдүүлсэн ийм дүүрэг. Тэгэхээр өөрсдөө гарсан зөрчлийг одоо ингээд олон нийтэд мэдээлэхдээ өөр бос улс төрийн хүчин ийм зөрчил гаргаад байна гэдэг ийм зүйлийг мэдээлээд байгаа нь бидний хувьд эргэлзээд өгүүлж байгаа. Энэ 7 өдрийн хувьд үндсэндээ сонгуулийн сурчлагын сүүлийн 8 хоног өмнөх өдрүүдэд нам гүнхэн хийсэн ажлаа тайлагнах маягаар үргэлжлэж байсан сурталчилгаа эдгээр өдрүүдэд зөөлнөөс хатуу руу шилжих бололтой.